За өнөөдөр нийт монголчуудаа нийт одоо Монгол улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон одоо баялагын эзэддээ зориулж нэг бодол хэлье гэж бодож байгаа. За энэ бол миний бодол шүү гэж. За үндсэн хуулиар баялагын эзэд баг. Тэгээ өнөөдөр энэ оюу толгойдор одоо зээлэр 34% эзэмшдэг гэдэг энэ гэрээ. За мэдээж ашиг хүртэх боломжгүй гэж. Томьёол энэ гэрээний дагуу бол гэж. Тэгээд зүгээр бид бүхэн баялагын эзэдийн сэтгэлгээр одоо борлуулалтын орлогын 51% ямар нэгэн үлэмб маргах зарчмаар эзэмших эрхээ баталгаажуулах нь чухал байна гэж одоо бодож байгаа. Одоо тэ үлдэгдэл 49% бол одоо яаж хэмтэ олборлолынхаа зардлыг магадгүй тэр менежментийн зардлыг гасаад ашгаа хүртнээс гэж. Энэ нь өөрөөр хэлэх юм бол одоо хүн төрөлхтний шударга ёсонд нийцэх юм байна гэж одоо ойлгож байна. Тэгээ одоогийн 34% бол ашиг хүртэх боломжгүй л дээ монголчуудын хувьд. Баялгаа хуулаад 21 тэрбум долларын одоо хөрөнгө гадагшаагаар хайцсан. Тэгээ 25 тэрбум долларын өрөнд орцсон сууж идэг. Энэ гэдэг байна шүү дээ. Ийм гэрээ гэж одоо байдаг юм. Тэгээ 34 он гэхэд ашиг хүртэнэ гэдэг. Тийм юм байхгүй гэдэг байна шүү дээ. Эн чинь шахагдах нөөцтэй ордог. Тэгээ одоо 26, 27, 28 онуудад бол өөрөөр хэлбэл маш өндөр одоо олборлолт явагдана. Дэлхийн зах зээл дээр алдсны үн нэмэгдсээр байдаг. Гэтэл манай оюу толгойн одоо ашиг хүртэх энэ одоо юу нэмэгддэг, богиносдог, багасдаг. Энэ одоо луурын гэрээ. Хэрвээ одоо энэ гэрээгээ одоо өөрчилж энэ засахгүй бол бүр одоо оюу толгой ятантаг цуцлах шаардж байгаа. Цуцлахыг одоо шаарддаг гэж бодож байна. Энэ ч үндсэн хуулийн заасан гэдэг байна. Үндсэн хуулиар заасан 3-1, 6-1, 2 гэдэг. Тийм. Энэ үндсэн хуулийг зөрчиж байгаа бол үндсэн хуулийн 14-т байж шүү дээ. Үндсэн хуультай харьцуулж байгаа одоо олон улсын гэрээг бол Монгол улс дагаж мөрдөхгүй гэж заалт байж байгаа. Тэгээ бид бүхэн монголчууд бүгдээрээ эзний ёсоор, эзний сэтгэлээр энэ байгалийн баялаг газар нутгаа хамгаалах нь үндсэн хуулийн иргэн бүрийн журам төрөг мөн гэж заасан байж байгаа. Энэ зүйл. Үнэхээр тэгээд энэ гэрээг биелүүлэхгүй бол цуцлаад дараачийн мянган компаниуд энэ дэлхий дээр байгаа гэдэг шүү дээ. Оюу толгой ашиг хүртгээсэн гэдэг ийм одоо сонирхолтой компаниуд бол маш олон байж байгаа гэдэг шүү дээ. Бүр очрлоод байж байгаа гэдэг шүү дээ. Ганцхан редонто одоо дэлхий дээр олборлолт явуулдаг юм биш гэдэг шүү дээ. Ийм монголчуудад заавал ашигтай байх ёстой. Ашиггүй бол гэрээ хийж явна яах. Цуцал гэж одоо шаардах хэрэгтэй байхаа гэж одоо бодож байгаа.